Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр сүүлийн ер нь 15 жилийн хугацаанд хараад үзэхэд за дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд бол технологийн компаниуд дийлэнх нь багтаж байна. Тэгэхээр энийг харахад ер нь энэ өөрчлөлт дэлхийд дахинд хэрхэн өрнөж байна бас монголчууд энэ бэлтгэлд хангалттай байгаа юу? 15 жил гэдэг чи одоо миний ажлын байран дээр өнгөрүүлсэн хугацаа тэр чигээр байхгүй. Тэгэхээр яг анх мэдээллийн технологийн мэрэгжил эзэмшээд програмаар төгсөөд гарч ирснээс хойш ингээд энэ 15 жилийн хугацаа гарах юм бол нөгөө цаг хугацаа явах тусам ингээд маш их хурдтайгаар энэ өөрчлөлт бол улам хурдсаатай гэсэн үг л дээ. Намайг төгсөж байхад бол яг програм хангамж бол одоо тухайн бизнесийг дэмжих чиглэлийг байдаг байсан бол одоо эсэргээрээ яасан гэхээр дунд хугацаанд тухайн бизнесийн одоо оршихуйг юу гэдэг шийдвэрүүд дээр нөлөөлж ирсэн маш чухал одоо хэсэг нь болж ирсэн бол одоо бол эсэргээрээ бүр ингээд тухайн бизнесийн бизнес модель нь өөрөө технологитой уялдгаж байгаа аргагүй байдалд хүртэл энэ хэмжээнд очиж байна. Энэ бол одоо дэлхийд тэр чигээрээ нөлөөлж байгаа ганцхан одоо юу гэдэг чинь барууны орнууд гэхээс илүүтэй хөгжимгөө орнууд, хөгжиж байгаа орнууд гихч ялахгүйгээр бүгдэнд нь нөлөөлж байгаа ийм өөрчлөлт явж байна. Ер нь зах зээлийг хараад байхад дасан цогцох чадвар нь хэр хурдтай байна. Энэ хурд өөр асар хурдан байна. Унтаас ирэхээр одоо бүгд л мэдж байгаа. Унтаас ирэхээр дараачийн хувилбарууд нь гарч ирэх хэмжээний ийм маш хурдтайгаар энэ хиймэл оюуны шилжилтийн үе явж байна л да. Тэгэхээр энэ хурдыг өөрөө гүйцэнэ гэдэг бол хувь хүний түвшиндөө ч гэсэн, байгууллагын түвшиндөө ч гэсэн, улс их орны түвшиндөө ч гэсэн асар их том сорилтуудыг авчирч байна. 2030 он гэхэд бол нийт ажлын байрны бараг 4/1 шахуу өөрчлөгднө гэж бол тооцож байгаа. Энэ бол технологитой шууд холбоотой байх гэж угаасаа харж байна. Өнөөдөр ер нь хамгийн хурдан үнцнийг нь өсөж байгаа компаниуд одоо бас ур чадварууд юу вэ? За тэгэхээр одоо нөгөө яг энэ өөрчлөлтийн үетэй холбоотойгоор нөгөө аж үйлдвэрийн ховслын дараачийн үе гэдэг нэлээд эртнээс яригдчих гэлсэн. Өмнө нь бол хэдхэн жилийн өмнө онлайн түвшинд яригдчихсан бол одоо яаж яах гэхээр эн чинь өөрөө яг бодиттой юм байна буюу хиймэл оюунтай холбоотойгоор энэ ажлын байрууд чинь өөрөө оронгороо ингээд өөрчлөгдөх гэдэг чинь сорууд нь. Тэр энтэй холбоотой яг уялдсан мэрэгжлүүдийг сонгож авч байгаа бол тэр нь өөрөө нэлийн том өсөлтүүдийг үзүүлж байгаа харагдчих. За тэгээд дэлхийн ихтэй сургуулиуд ч гэсэн яаж байгаа гэх юм бол хиймэл оюунтай холбоотой тэр суур ойлголтуудыг бүх чиглэлээр бол нэлийн эрчимтэйгээр юм хөтөлбөрүүдэд боловсруулж эхэлж байна л да. Тэр энэ дунд залуучууд юг харах хэрэгтэй вэ гэх юм бол дан ганцхан хиймэл оюунтай холбоотой мэрэгжил эзэмшчих юм бол өсснөө гэсч бас харж болохгүй. Энийг заавал өөртөө өөрийн суур мэрэгжилтэй ингэж хослуулсан байдлаар ингэж хамтран авч явах шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр аль ч мэрэгжлийг сонгож болно. Гэхдээ энэ нь өөрөө яах вэ гэх юм бол цаашдаа энэ хиймэл оюунтай хамтарсан байдлаар хаа хүрх юм бэ гэдэг дээр нь одоо яг хувь хүний хөвгнөөс маш сайн дүгнэлт хийх хэрэгтэй. Нөгөөтэйгөр технологийн суур одоо ойлголтуудыг олж авч байгаа энэ мэрэгжлүүдийг бас сонгож байгаа хэвээрээ байгаа. Гэхдээ илүү одоо хувьсж байна л та. Өмнө нь одоо яа гэдэг технологи тэр чигээр нь хийдэг full stack ч юм уу байх хэвээр гэдэг байсан бол одоо илүү data analyst байх хэвээр. Эсвэл одоо хиймэл оюун ухааны тэр суурийг тавьдаг тэр технологийн эзэмсэн мэрэгжилтэн байх хэвээр ч гэдэг юм уу. Тэр чиглэл рүү илүү хувьсж явж байна. Ер нь технологи, мэдээллийн технологи мөн бизнес одоо бол нийлэнхүүдээ хосолж байна гэж бол харж болохоор байна. Тэгэхээр ер нь одоо их сургуулийн боловсролын түвшинд яг энэ чиглэлийн сургалтын хөтөлбөрүүд, системүүд ер нь багшийн арга зүйд ч гэсэн ямар өөрчлөлтүүд бас гарч байгаа вэ? Одоо хамгийн том нөлөө үзүүлж байгаа салбаруудын нэг шүү дээ заашгүй. Яагаад тэгэхээр өмнө нь бол ингээ боловсрол бол одоо багш тухайн хүнд ингээд тэгээ ойлголтыг онлыг өгөөд тэр онлыг одоо магадгүй цээжилснээр нь хэр сайн те ингэж нэг хүлээж авснаар нь буцаага шалгалт аваад дүгндэг ч гэдэг юм уу те. Иймэрхүү хэв загваруудтай явж ирсэн. Тэгээ хичээлүүд илүү танхим дээр илүү суурилсан байдлаар ч юм явдаг байлаа шүү дээ. Одоо бол яаж юм гэхээр эсрэгээрээ тэр нөгөө онлыг чэйжлээд авах шаардлага өөрөө багасаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэртээ дөрвөө бидний бүгдээрнгийнхээ утас болон компьютер дээр одоо хиймэл оюун ухааны ашиглаж байгаа тэр модулүүд байна шүү дээ. Тэрнээс асуухад бол бүх мэдлэг бол одоо ингээд жигд болчлаа гэсэн. Тэгэхээр эсрэгээрээ энийг яах вэ гэх юм бол одоо илүү суур те одоо ойлголтуудыг нь бүр ингээд тухайн мэрэгжил рүү бүр дийперсэн байдлаар ингээд илүү те философиг нь ойлгох. За тэгээ энэ дээр хиймэл оюун ухааныг уялдуулж илүү яаж бүтээмжтэй байх вэ гэдэг юм те. Энэ чиглэл рүүгээ одоо сургалтын хөтөлбөрүүд илүү өөрчлөгдөж чиглэж эхэлж байгаа. Ер нь одоо ChatGPT, Copilot зэрэг одоо хиймэл оюуны агентууд эдгээр бол бидний өдөр тутмын хэрэглээнд бас ороод ирлээ. Ер нь бол бидний мэдлэгийг илүү давуулж чадна гэсэн. Мэдлэг бол ер нь бол хүний одоо ур чадварын хувьд нь маш суур бас ер нь бол стандарт болчлоо гэж бол үзэж болохоор юм тийм. Тэгэхээр энийг бид нэр яг ер нь яаж ашиглавал зүгээр вэ? Бас боловсролынхаа хүрээнд ч гэсэн тийм. Яг одоо нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй болч та. Энэ хиймэл оюун ухааны модулуудыг ашиглаж байгаа хүмүүс одоо ашиглаж байгаа учраас би боловсрол эзэмшихгүй ч гэдэг юм уу тийм ингэж юусоо болохгүй. Ягаад тэгэхээр та ч гэсэн ашиглаж байгаа, би ч гэсэн ашиглаж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бүх хүн ашиглаж байгаа.
Тэгэхээр эн чинь яаж яах гэхээр тэр хэрэглээ ашиглалт донд чинь ингээд те илүү тэрийг мэрэгшсэж те боловсрч одоо илүү суур ойлголтуудыг нь олж авч чадсан хүн илүү ахиж дээшилж явах боломжтой. AI бол бидний ингээд туслах болохоос биш одоо энд те бүх зүйлийг нь өмнөөс нь хийгээд өгөөд те карьер хөгжлийг нь тодорхойлол ингээд цаашаа аваад явах юм зүйл бол биш шүү дээ. Тийм болохоор энэ талаас нь харах ёстой болов уу гэж бодож байна л да. Тэгээд одоо ер нь ихтэй сургуулиудын хувьд өмнө нь ингээд те хэмэл оюунаар хийлгсэн байгаа бие даалтууд дээр дургуутдаг байлаа те хүлээж авдаг байлаа ч гэдэг юм те. Одоо бол эсэргээр хэмэл оюун ухааныг ашиглаад яаж илүү судалгаа шинжилгээ хийгээд тэн дээрээ хувь хүнийхээ үүднээс яаж илүү дүгнэлт юм анализыг хийгээд уялдуулж ингэж явах юм бэ гэдэг дээр нь илүү ач холбогдол өгдөг болоод жишээ нь өөрчлөгдөж эхэлж байна те. Яг энэ асуудлыг ер нь хууль эрх зүйн орчинд авч үзэх юм бол яг юу шаардлагатай байдаг вэ? Ер нь Монголын одоо энэ хууль эрх зүйн орчин дэлхийн олон улстай бас нийцэж чадж байгаа бол. Монголын хууль эрх зүйн орчин үе үеж тоцорч явж байгаа шүү дээ. Бид нар тэгэхээр одоо энэ цахим хөгжилтээр одоо гарсан хуулиудыг харах юм бол одоо саяхан ингээд нөгөө хүүхний мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой хуулиуд илүү зэгцрээд явж байна. Араас нь одоо энэ стартап технологийн бизнесүүдийн дэмжих талын хууль одоо ингээд зэгцрээдтэй хэрэгжих хүсгэн гэхдээ бараг тодорхойгүй шахуу явж байна тийм. Гэтэл одоо яаж юм гэхээр дэлхийн орнууд бол энэ хиймэл оюунтай холбоотой зохицуулгуудын хуулинд аль хэдийн суулгаа суулгаад тийм хэлсэн. Энэ нь өөрөө нэлээд хэдэн жилийн өмнөөс ингээд явцсан байгаа. Монголчууд бол одоо энийг дөнгөж харж тийм эхлүүлэх шатан дээр орж ирж байгаа. Тэгэхээр ер нь бол хоцрогдолтой явж байгаа. Тэгээд ирэх баригчдын хувьд бол энийг аль хэдийн ингээд анхааралтай аваад энэ хөвсөл дээр ер нь ямар зохицуулгуудыг хийх юм, алийн үлийн зөвшөөрөх юм, алийн зөвшөөрөхгүй ямар эрсдэл байгаа гэдэг дээр дүгнэн шинжилгээ хийгээд эхлэх цаг ингээд юм болсон болоо гэж үзэж байна. Хэрэглэгчдийн хувьд бол маш хурдан байгаа шүү дээ. Монгол бол ялгаагүй дэлхийн нийтэд одоо ижил төвшөнд маш хурдан байдлаар технологиг бол ашиглаж чадчих, бизнестэй ч гэсэн ашиглаж байна. Ер нь Монголын төвшөнд аваад үзэхэд аль салбар төлхөө технологи тулгуурласан бизнес хөгжиж байгаа бол хамгийн түрүүнд банк санхүүгийн салбар те мэдээж эн чинь нөгөө талдаа ашиг орлогоо те дагаад явж байгаа. Энэ талаараа болох юм бол банк санхүүгийн салбар үе үед Монголын зах зээл дээр бол мэдээллийн технологиороо тэргүүлж ирчихсэн. Тэр загвар нь ч гэсэн одоо бол хിവэрээ явж байгаа. Цаашлаа дараачийн хэсэг гэх юм бол одоо мэдээж суур технологиудыг бүтээж ирсэн технологийн компаниуд байгаа те. Тэгэхээр эдгээр компаниуд маань араас нь төжилээд орж ирж байгаа. За мэдээж одоо нэг гоё онцлог нь яаж байгаа гэхээр өмнө нь ингээд маш том IT-ийн багтай байж байгаад энэ мэдээллийн технологийн дижитал шилжилтийг хийдэг байсан бол одоо хиймэл оюуны тусламжтайгаар өөрөө тэр дотор нь ажиллаж байгаа ажилчид нь өөрсдөө хийх юм боломжийг олгож ирж байгаа. Бүх төвшөндөө яах вэ гэх юм бол шилжилт хийх тэр даваа байдлыг олгож ирж байгаа харагдаж байна. Технологи бол хуучин нөгөө нэг салбараар нь компаниар нь ингэж хамтарч ажилладаг байсан бол одоо бол зүгээр дотроосоо тийм ээ өөрсдөө бараг технологи хамтдаа ашиглаад явах хэмжээний тийм төвшөнд бас хөгжсөн байна гэж харж байна. Тэгэхээр ер нь одоо цахим сургалт боловсролын шинжилгээний хүрээнд ер нь таны зүгээс бас юу шаардлагатай гэж бодож байгаа Монголын төвшөнд. Яг Монголын төвшөнд одоо ингээд захин сургалт гэдэг юм бол ярих түүх айгүй хомс байх гэж харж байна. Дэлхийдээ харьцуулаад арах юм бол дэлхийн нийт дээр одоо энэ боловсролыг захимаар 100% олж авах боломжтой юм шийдлүүд бол асар хурдтай хөгжсөн байна. Тэгэд нөгөө дэлхийн өөр юм хавтгай байна те. Боловсрол өөрөө ингээд их хүртээмжтэй байх хэрэгтэй гэж ярьдаг те. Энд бол яах вэ гэх юм бол энэ технологийн ялангуяа энэ захин сургалтын шийдлүүд бол нэлээд том нөлөө үзүүлэх болов гэж бодож байгаа. Тэгээд энэ нь өөрөө эсэргээрээ яах вэ гэх юм бол бүх хүн даваа байдлыг олгоно. Одоо магадгүй Монгол улсад интернетийн хөгжил бол нэлээд сайн явчлаа. Энийг дагаад араас нь энэ хиймэл оюун ухаантай холбоотой, захим шилжилттэй холбоотой хөгжлүүд хурдтай явж байна тийм. Тэр орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудын хувьд эсвэл гадаадд магадгүй ажиллаж байгаа залуучуудын хувьд ч гэсэн өөрсдийнх нь нөхцөл тохируулаад энэ захим сургалтаар дамжуулаад тэгш боловсролыг олоод авах боломжтой болж байгаа. Ер нь бас ингэ хараад хаа сүүлийн технологи бол Монголд хурдтай нэвтэрч байгаа нэг жишээ бол манай мопед электрон одоо e-bike гэж ярьдаг зүйл байгаа тийм ээ. Энэ нь зүгээр гар утсаараа аппликейшн ашиглаад хэрэгжилж байгаа. Хэрэв утас байхгүй e-bike-ийг аппликейшнгүйгээр бол хэрэглэхийн аргагүй тийм ээ. Маш одоо энэ нөхцөлд Монголд нэвтэрч орж ирж байгаа энэ хүү технологийн дэвшлүүд бас энэ хөгжил нөлөөлж байна гэж бас харж байна. Тийм технологийн дэвшлүүд нөлөөлөх гэхээс л нөгөөтэйгөр яасан гэвэл одоо энэ ковидын нөлөө шүү дээ. Одоо тэгээ e-Монгол яг систем байна. Тэгээ e-баримт гэх систем байна. Энэ одоо том системүүд маань яасан гэхээр монголчуудыг яг юм аппликейшн ашиглах тэр дэд бүтцийн суурийг нь маш сайн тавьж өгсөн. Мөн дээрээс нь Mobicom, Unitel зэрэг энэ үүрэн холбооны интернетийн орон нутаг даяарын те ингэж нөгөө түгэж чадсан өөрөө маш том дэвшлийг авчирсан буюу одоо энэ суур орчныг нь бий болгож өгсөн байхгүй. Араас нь энэ банк болон банк бус үстэй. Банкны салбарын одоо энэ өөрсдийн төлбөрийг ямар ч технологитой холбох боломжтой төвшөнд хөгжүүлсэн шүү дээ. Эдгээр боломжуудыг нээсэн учраас өнөөдөр технологийн бизнесүүд ингээд маш урттайгаар өөрсдийнхөө технологиг хийгээд
одоо хэрэглэгч санал болгох тэр боломж нь бүтчихэд байгаа. Тэгэхээр энэ одоо экосистем Монгол улсад хөгжсөн нь бол маш том давуу тал. Энийг цааш нь хэрхэн яаж өргөжлүүлээд те зөв зохистойгоор хууль эрхцэн хүрээнд нь авч чадах юм бэ гэдэг нь дараагийн асуулт байна. Ер нь дараагийн 5-аас 10 жилд гэж харахад яг ямар ур чадварууд хамгийн эрэлттэй болох вэ? Ер нь боловсролын хүрээнд энийг та юу гэж харж байгаа вэ? Одоо soft skill-үүд буцаад нэлээд хүчтэй яригдчих эхэлж шүү дээ. Хүнтэй харилцах, хүнд өөрийгөө ойлгуулах, багаар ажиллах ч гэдэг юм уу. Тэгэхээр эдгээр ур чадварууд бол зайлшгүй одоо ингээд нөгөө чухал гэдэг төвшин бол нэмэгдээд эхэлж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө талдаа hard skill-үүдийг бол одоо ингээд хиймэл оюуны тусламжтайгаар нөхөд эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ тал дээрээ илүү анхаарахын тулд одоо яг бодиттой эргээд нөгөө сургуулийн орчинд очиод хамт олонтой байгаад тэнхимд суралцаад багаараа ажиллаад ингээд задраад эхлэхин залуучуудын хувьд бол нэлээд ач холбогдолтой байх болов. Магадгүй зүгээр нэг компьютерийн ард цаа надаа их сургууль суралцах шаардлага байхгүй би гэрээсээ магадгүй YouTube үзээ суралцж чинь хиймэл оюун миний бүх юмыг нөхчөндөө гэж бодож байгаа бол энэ нь өөрөө яг ингээд нөгөө талаас нь хараад үзэх юм бол сул тал болоод хувирч эхэлж байгаа шүү гэж хэлбэр. Боловсруучсан болох гэж бэлтгэж байгаа оюутнуудад та нэг зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө вэ? Тэгээд ер нь бол боловсрол ингээ өөрчлөгдөж байна гэд сурахгүй бай гэсэн үг ерөөсөө биш шүү дээ. Харин эсэргээр улам хурдтайгаар суралцах хэрэгтэй гэсэн. Суур ур чадваруудыг бүр ингээ гүнзгийрүүлээд олж авах шаардлагатай. Мэргэжилтэд илүү бүр ингээ мэрэгшиж философийн төвсөнд нь ойлгох хэрэгтэй. Багаар ажиллах багш хамт олонтой байх, нэтворкингод хэлэх эдгээр шаардлагууд бол зайлшгүй гарч ирж байгаа. Тийм болохоор яг сургуулийн орчинд ороод суралцах бол маш чухал байна. Нөгөөдөг өөр мэдээч гэдэг хэрэгтэй. Хиймэл оюуныхаа хэрэглэлийг маш өндөр түвшинд өөрийнхөө хувьд хөгжүүлээд явах нь чухал байна. Та ярилцсан танд баярлалаа.